Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооноос өчигдөр газар тариалангийн салбарт үүсэж байгаа нөхцөл байдлын талаар олон нийтэд мэдээлэл хийлээ. Тэдний хувьд нийтдээ 5 аймгийн 40 орчим аж ахуйн нэгж хэдэн зуун тариаланчдыг төлөөлж байгаагаа дурдсан юм. Холбооныхны тавьж байгаа гол шаардлага нь нийт газар тариалангийн бүсийн 70% нь алдагдлалд ороод байгаа. Энэ үед газар тариалангийн салбартаа тодорхой бодлого барьж ажиллахыг сануулсан юм. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалтаар нэр бүхий компаниуд хэрэглэгчдийн эрхийг зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулдаг байсан нь тогтоогдсон талаар мэдээлэл хийсэн байна. Хувийн орон сууц ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг компаниуд Улаанбаатар дулааны сүлжээ компанитай дулаан эрчим хүчийг худалдан авах гэрээ хийсэн ч гэрээнийхээ зарим заалтуудыг зөрчин ашиглалтын зарлыг оршин суугчдтай харилцан тохиролцож гаргалгүйгээр авдаг байсан талаар өчигдөр шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээлсэн юм а. Хаалх гол чөлөөт бус байгуулах тухай тогтоолын төсөл баталсантай холбоотойгоор цаашид ямар сөрөг үр дагаврууд учирч болзошгүй талаар хөдөлмөрийн үндэсний намаас өчигдөр мэдээлэл хийсэн юм а. Энэ намын дарга Боргил улсын хурлаас гаргаж байгаа тогтоол шийдвэр хуулиуд нийгэмд багагүй маргаан үүсгээд байгааг дуулгаад улсын хурал сүүлийн үед цөөн хэдэн улс төрч олигарх бизнесийн бүлэглэлүүдийн төлөө ажилдаг боллоо. Үүнийг ээлжид бос чуулганаараа баталсан эдийн засгийн элдод байдлын тухай хууль өршөөлийн хуулиар харууллаа. Улсын хурлын гаргасан бас нэгэн хачирхалтай тогтоол нь хаалх гол чөлөөт бус байгуулах тухай байсан юм хэмээн мэдээлсэн байна. Монгол улсад 2016 оны 7 дугаар сард Аз Европын дээд түвшний уулзалт буюу АСЕАН болох гэж байна. Энэ хүрээнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа 44 зочид буудалд хөнгөлтөө зээлээр 150 тэрбум төгрөг олгож тогтчлт зохион байгуулалтыг хийн. Гэвч энэ 150 тэрбум төгрөгийн санхүүжилт хүлээгдснээс АСЕАН-ийн зочдыг хүлээж авах зочид буудлуудын ажил үндсэндээ зогссон байна. Ерөнхий сайд асан Алтан хуйгийн ахлах зөвлөх ганц хүүхэд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлсон байсан. 10 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлсон шүүх хурал дахиад л хойшсон байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн шүүх хуралд авахсан шалтгаанаар шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй. Гэрчүүд шүүх хуралдаанд оролцоогүй учраас шүүх хурлыг дахин 14 хоногоор хойшлуулахаар болсон байна.